Орхон аймгийн баялаг бүтээгчид. Бид Өсгөл аймгийн баялаг бүтээгчид. Бид Орхон аймгийн баялаг бүтээгчид. Бид Өсгөл аймгийн баялаг бүтээгчид. Бид баялаг бүтээгчид. Бид Өсгөл аймгийн баялаг бүтээгчид. Бүсгүйн зүйл бид Монголын баялаг бүтээгчид. Бид Орхон аймгийн баялаг бүтээгчид. Баялаг бүтээгчдийг дэмжинд төсөл нэвтрүүлэг Орхон аймгийн Жаргалант сумаас үзэгч та бүхэнд хүрч байна. За Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа бүрэн итгэмж нэртэй Гахан фермийн үйл ажиллагааг нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч та бүхэндээ хүргэж байна. Орхон аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг бүрэн итгэмж компани нь Гахан фермийн чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг юм а. 2013 онд Гахан фермийнхээ үйл ажиллагааг эхлүүлжээ. Жаргалант суманд байсан 30 үхрийн фермийн суурин дээр Гахан фермээ байгуулсан байна. Манай компанид бол одоо 2013 оны 8 дугаар сард их үйл ажиллагаа эхэлсэн. 56 гахатай үйл ажиллагаа эхэлсэн. Одоогоор бол 140 50 гахай одоо махны чиглэлээр өсгөж үржүүлж байна. Одоо бол энэ хаврын цаг удирдал ихсэн үед бол одоо дотоодынхон одоо үр тариа бодаагаар Гахан маллах үйл ажиллагаагаа явуулж ер нь эрсдэлгүй л хоол хүнсээр нь хангахыг л манай аж ахуй хүсэж ажиллаж байна да. Өнгөрсөн 2014 онд Орхон аймгийн иргэдийн хэрэгцээнд 4.5 тонн Гахан мах нийлүүлжээ. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн жишгээр зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Энэхүү зээл нь бүхэлдээ Гахан махны фермдээ шаардлагатай Гахан байр, ажилчдын байр болон бусад барилга байгууламжийг барихад зарцуулжээ. Манай бол одоо жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс бол одоо 20 сая төгрөг. Баян өндөр сум одоо үйлдвэрлэх сангаас бол нэг 80 сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа одоо явж ажиллуулж байна. Тэгээ бүх одоо барилга одоо Гаханы одоо мөрөн төхөөрөмжлөгдөх барилгуудыг бол бүрнээ барьж эхэлж байгаа. Нэгдүгээрт бол одоо мах үржүүлэх одоо энд чинь бол одоо Гахаага мах нийлүүлэх ажиллагаанд бол бүх төрлийн одоо өрөө тасалгаа бэлдэх шаардлагатай учраас одоо энд бол мах нядлах тасалгаа, өрөө байр, ажилчдын байр, дэлгүүр энд махаа борлуулах нядлага ажилчдын барилгуудыг л одоо бүрнээр барь ашигланд оруулахаар энэ эрчимтэй бэлтгэж байна да. Одоо энэ дээр чинь бас ажийн үр тариа бүх удаа тариа агуулгах нэг жишээ одоо бүрэн бариад ашигланд орсон байна. Гүний худаг одоо энэ аж ахуйн нэгжийн чинь бол усгүйгээр төсөөлөх аргагүй байдаг. Тийм учраас бол одоо гүний худаг бүрнээр ажиллуулж жижиг оврын одоо 100 муухыг бол одоо тавьж ажиллаж байгаа. Дулааны системээр гэрэлтүүлгийн ажиллагаас явагдаж байна. Тиймэрхүү үйл ажиллагаануудыг явуулснаар бол одоо энэ махны чиглэлээр ажиллаж байгаа хаануудын одоо хурц нэмээд тамхи одоо тархалтын хүчинд бол нэмэр нөлөө үзүүлнэ. Гахан аж ахуйн байршлыг сонгохдоо үерийн ус буухгүй, хуурай, өндөрлөг тэгш газрыг сонгох нь зүйтэй байдаг байна. Гахаа чихтэй хүйтэн нөхцөлд маш мэдрэмтгий амьтан учир төл ялангуяа дөнгөж төрсөн торойд хүйтэн чихтэй байрнаас олж амархан өвчлөдөг байна. За манайхад бол одоо энэ Гахан шинжилгээ орлоо одоо дулаан одоо газрын хөрсийг ашиглаж доошны сууцтай дулаан нарны нэрийг авах асуудлаар харьцуулж одоо Гахан байр бол шинээр 3 байр шинээр ашигланд оруулаад байна. Одоо оруулаад бүх одоо өрөө тасалгаа хийж бүх үйл ажиллагаагаа бол одоо стандартын дагуу явуулах үйл ажиллагаа хийгдэж байна да. Гахан байрны хувьд 500 гахааны багтаамжтай барьсан тул үйл ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой. Нядалгааны байр, ажилчдын байр, Гахан махны дэлгүүр зэргээр өргөдөхөөр төлөвлөжээ. Одоогор бол манайх бол ерөөсөө аймгийн хэмжээнд орсон цагаас хойш 4.5 тонн махыг бол одоо нийлүүлж одоо махны чиглэлээр өгсөн байна. Ер нь одоо манайх чинь бол яг ингээд бүх хэмжлэгийг тусалцаа ягаад одоо наанаас өгвөл манайх чинь бол одоо 91 одоо 4-500 гахаад их одоо тийм хүчин чадлын барилгууд баригчаад байл. Тэгээ одоо бас зарим нэг бол одоо нэг юм бүрэн бүтэн гэж бүрнээрээ ашиглалтанд арай ороогүй бас бэлтгэгдээ байж гэн дараагийнх нь. Байр сав бол бэлэн.
Гахаан фермтэй болсноор 6 хүнийг ажлын байраар хангасан байна. Өдөрт 3 удаа хооллож, сүрлийг нь өдөр бүр сольж, өнжөөд нэг ариутгал хийдэг гэдгийг ажилчид нь хэлж байлаа. Тэгээ 7 цагт гараад тэгэл юу цэвэрлэгээгээ эхлээл сайхан хагануудаа цэвэрлжээ. Тэгээ дараа нь 9 цагт хоолоо. 9 цагаас хоолоо өгчөөл 12 цагт бол услага өгнө. Усуул их уу хаврын цагт бол. Тэгээ одоо бол бид нар чинь яг энэ чинь хэмжээтэй будаа өгдөг. Яг л тэр хэмжээгээр нөгөн. Яг илүү өгөхгүй. Илүү өгвөл гэж дотор нь жоохон гүйлгээд байна. Өөр баас нь өөр гараад ирнэ. Зуны цагт бол гадаа яагаад түүш мөсөнд оруулсан. Тийм түүш мөсөнд оруулж цэвэрлэгээ. Өвлийн цагт бол нэг угаалт хийхгүй. Дотор талаа сайхан ариутгах нь. Манай энэ сумд бол хариуцсан нэг юмч байгаа. Тэр бол байнга хийж манад имчилгээ бүх юм ийм тэмээ ийм вэ гэ. Ингэж тайр тэгж хийгээд байнга зөвлөгөө өгдөг. Анх бол маш хэцүү юм байна гэсэн тийм шамтарсан л та. Одоо тийм бол байхгүй болчихсон. Гахаандаа бол одоо ингээ орж ирэхээр чинь бид нар чи лоолоо моолоо гэдэг айгүй гоё тийм дуулна ш. Тэгэхээр нөгөөдөг чи айгүй дасаад хоол ундөхөр орил шаарлах нь бага. Бидний чи ингээ лоолоо гэж ороод ирэхээр чи орилоод байсан ш түрүү. Чинь болчдөг ба. Арай л багасаад. Тийм сэтгэл төрүүлдэг. Тэгээ хоолныхын цаг маа усны ус мос өгөх цаг өгөөд ханганаад ирнэ. Эндээ ингээд за одоо хоолндоо авах гэж байгаа юм. Одоо усан авах гэж байгаа юм ингээд яг цаг. Гахааны сүрлийг өдөр бүр солих шаардлагатай. Жаахан чихтэй байранд гахаанууд тунч дургүй. Хоолыг нь яг цагт нь өгөх хэрэгтэй. Хэрэв хоол тэжээлийг нь ихтэлвэл гидсэн өвдөх аюултай гинэ. За манай ариун цэвэр асуудал бол яг одоо манай үйл ажиллагаанд бол энэ ариун цэврийг бол хангалттай бас нэлээд одоо төвхтэй ажиллаж байна да. Гэж бодож байна. Ягаад гэвэл нэгдүгээр өглөө бол манай одоо хоол өгдөг хачнууд дотор одоо өвлийн нөхцөлч үү дээ. Одоо байрандаа ороод бүх тэжээлээ өгөөд дараа нь одоо энэ орон нутгийн одоо ургасан хаягдсан солоно гэж байна. Энийг бол манайх бол одоо өөрийн унаад тэргээрээ энэ манай аж ахуйн нэг тэрэгтэй төвчтэй. Тэр тэргээр бол одоо зөөж энэ одоо хэвтэр юуг нь хангаж өгдөг. Бүх цэвэрлэгээ дуусаад одоо бүх юмаа зөөж цэвэрлчихэд ерөнхий одоо цэвэрлэгээ дууссан дараагаар бол бүх одоо энэ хэвтэж байгаа тороо гахаандаа бол одоо энэ сүрлэг дэвс одоо хэвтрийг сайжруулж. Хэвтэр сайжруулсанаар бол одоо гахааны бол дулаалга болон бүх үйл ажиллагаанд бол зөв зүйтэй юм уу гэж бодож байна. Одоо ийм үйл ажиллагаа явуулж байна да. Ер нь цэвэрлэгээг бол байнгын. Тэгээ ариутгал одоо энэ чинь бол энэ сая гэтэл манайх одоо 2 хоногийн өмнө Орхон аймгийн харьяан жаргал сум хариуцсан юм ч одоо оюун цэцэг эмчд ирж бүх гахаануудаа одоо тариа бүгдийг хийлгсэн. Хийлгэж одоо ариутгалсан. Одоо яг та нар ирэхийн одоо 1 хоногийн өмнө дөө. Одоо өчигдөр гэсэн үг. Хоолны хувьд дотоодын будаа тэжээлэг өгдөг. Ямар ч химийн зүйлээр борддгүйг нь дөнгөж төрсөн тороонууд маш эмзэг хурц үнэр. Ялангуяа үнэртэй ус зэргийг үнэрлэхэд өгчгдөг байна. Гэхдээ арчлаад тордоод байвал гахаа өр өгөөж өгдөг гэдгийг ч хэлж байлаа. Гахаа бол одоо үр шимээ яг зөв стандартын дагуу одоо ингээд ажиллаад байх юм бол үр шимээ үйл дээр нь өгнө л гэж бодож байгаа. Одоо жишээлбэл эднийхээ эрүүл мэнд ахуйг нь сайн хангаад дээд доороос одоо таар нэмэр юу болох юм бол ер нь үр шимийг бол өгөх байх л гэж бодож байна доо. Хоол хүмүүс одоо хамгийн гол нь тэжээлийн асуудал дээр л асуудал жаахан байгаа. Борлуулалтаа ер нь яаж хийж? Борлуулалтаа бол яг ер нь одоо өөрсдийн одоо борлолцоогоор тэгээ хийн шүү дээ. Яг одоо энэ улсынхаа стандарт одоо хэмжээлтэй хаанаас ямар газар мах нийлүүлэх үү гэдэг үндсэн дээр тэр газараа махаа нийлүүлнэ дээ. Ганцхан газаргууд энэ гэж байхгүй шүү дээ. Энэ одоо хөдөлмөрчтэй бас жишээлбэл энэ Орхон аймгийн хөдөлмөрчд ингээл мах нийлүүлж болж байна. Ресторан, ганц, тасаг энэ ард түмний бас нэг цэвэр өтөгтөн болгоод өгчих юм бол өөрсөнд нь бол маш ашигтай шүү дээ.
Гахаан маллагын нарийн технологи шаарддаггүй түргэн өсдөг. Тэжээл болон хөдөлмөрийн зардлын төлөлт сайн зэрэг биологийн үнэт онцлогуудтай. Тухайлбал хангалуун тэжээллэг сайн арчилгаа маллагатай байсан мэгч нэг удаагийн төлөлтөөр 10-аас 12-оос дээш төлөгдөг байна. Хээл тээх хугацаа нь дунджаар 114-өөс 116 хоног, хөхүүл хугацаа нь 60 хоног байдаг байна. Энэ нь мэгжийг жилд 2 удаа төлөв өгөх боломжийг бүрдүүлнэ. Арчилгаа маллагын сайн нөхцөлд 5-аас 6 сарын настай өсвөр гахаан амьдын 1000 кг-т хүргэж болно. Гэсэн ч гахаан фермийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хувьд хоол тэжээлийн хүндрэл үүсдэг байна. Хэдийгээр ойрхон байх өдрөмнөөс будаа авдагч тэр бүр хангалттай байж чаддгүй гэдгийг хэлж байлаа. Хамгийн гол одоо энэ гол анхаарах зүйл гэвэл одоо улсаас бол энэ гахаан тэжээл дээр жаахан анхаарах шаардлагатай байна. Бид нар ч нь бол яг одоо энд таригдж байгаа энэ орон нутгийн тариа удааны хаягдлыг л авна. Тийм учраас бол ер нь цаашдаа энэ аж ахуйн нэгжийг судалж одоо ялангуяа Орхон аймгийн Жаргалан сумын одоо бидний ажиллаж байгаа нүүд ажиллагаанд бол улсаас бол яг анхаарал тавьж өгөх гэсэн юм байна. Яагаад гэвэл одоо бид нар чинь ингээд бүр тариач нэг өнжөөд нэг тарилах шүү дээ чинь. Тэр үндсэн жилдээ тариа удааны олдсон муутай. Яг одоо эдийн засгт жил үнэтэй юурын зүтгэдэг. Энэ дээр нэг яхан улслаас анхаарал аль талаас одоо хүч нэгтгэхэд ингээд бид нартай туслалцаа үзүүлэх мөн сайн байна. Мөн одоо өндөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа одоо энэ Булган аймгийн одоо явуулж байгаа энэ аж ахуйн ферм нэгжүүд тийм одоо аль ажиллаж байгаа юунаас одоо туршлага судалж авах ажиллагаа бол одоо явагдаж байна. Явуулж одоо аль болохоор энэ хэдэн хаг ямар ч байсан өөрийн нутгийн чиглэлийн одоо өв сургамал тэжээл югаар хангах юм да. Манайх бол одоо химийн бод одоо наасан илүү асуудаар бол одоо тэжээлэг л бэлтгэхгүй. Зарим нэгэн одоо яг одоо реклам суулцаа харж байхад бол янз янзны одоо гадаад орноос авсан тэжээл югаар бол хангаж байгаа гэсэн яриа байгаа. Тэрвэл ер нь өөрийн үйлдвэрийн жинхэнэ одоо өсгөхийн тал дээр бол дотоодынхон одоо хэрэгцээ тэжээл югаар л одоо энэ гахаан тэжээвэл ер нь үр шимээ өгнө гэж бодож байна доо. Гахаан мах амтлаг шимшүүс сайтай төрөл бүрийн тэжээллэг бүтээгдэхүүн хям, бэкон, өвчүү, гуй бэлтгэж болно. Гахаан мах нь бүх төрлийн амин хүчил агуулсан хялбар шингэх уураг, төмөр, Б бүлгийн витаминаар баялаг. Хүний биед гахаан махны 90-95% нь шингэж боловсрдог байна. Бусад хөдөө аж ахуйн амьтдын махтай харьцуулбал ус, уураг харьцангуй бага, тослог арай илүү учир элчит чанар нь өндөр байдаг байна. Орхон аймгийн иргэдийг сайн чанарын гахаан махаар хангах боломжтой гэдэг нь бүрэн итгэмж компани үйл ажиллагаанаас харагдаж байлаа. Тэр болгон хүний зориглон хийх бизнес биш ч гэлээ. Шантралгүй гахаан махны фермийнхээ үйл ажиллагааг өргөтгөхөөр зорио ажиллаж байна. Өөр хийх зорилтууд бол одоо манайх энэ бүх баригдаж байгаа байрлал самууд байна. Одоо бүхэл бүтэн одоо нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байна гэж бодож байна. Энийгээ бүрэн бүтээр нь ашигланд оруулчвал улс нийгэмд болон одоо энэ орон нутгийнхаа юунд бол одоо үйл ажиллагаа нэлээд өрнөлөө өгнө л гэж бодож байна да. Манайх бол одоо өнгөрсөн жил бол 4.5 тонн мах одоо нийлүүлсэн. Удаагүй ч гэсэн одоо энийг бол бас болцсон хэр хэмжээгээр л одоо өглөө л гэж бодож байгаа. Энэ яг нийлүүлэлтийн югаар хийгээд тэгээд энэ компани энэ үйл ажиллагаа явуулж байгаа улсуудаа бид нарт одоо бүх цалин хөлс мөнгө өгч байна, ажиллаж байна. Задлахаа хэрээр л энэ үйл ажиллагаа явуулахын төлөө одоо гэж байна да. Баялаг бүтээгчдийг дэмжин төслийн баг Орхон аймагт ажиллах хугацаанд үзэгч та бүхэндээ 4 цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэлээ. Манай төслийн баг ийхүү дараагийн баялаг бүтээгчдтэйгээ уулзахаар Булган аймгийг зорьсон юм а. Бүсгэл аймгийн баялаг бүтээгчид. Бид Орхон аймгийн баялаг бүтээгчид. Бид Булган аймгийн баялаг бүтээгчид. Бид Монголын баялаг бүтээгчид. Бид Орхон аймгийн баялаг бүтээгчид. Бид Бүсгэл аймгийн баялаг бүтээгчид. Бид Булган аймгийн баялаг бүтээгчид. Бид Бүсгэл аймгийн баялаг бүтээгчид. Бид баялаг бүтээгчид. Бид Бүсгэл аймгийн баялаг бүтээгчид. Бүсгүй зүйл бид Монголын баялаг бүтээгчид. Бид Булган аймгийн баялаг бүтээгчид.
Бид баялаг бүтээгчид. Би гахааны хоол өгдөг юм аа. Гахаа хардаг. Би өөрөө одоо 1 жил болж байна. Гахаан тойрнууд нь өдөрт гахааны хоол 3 өгдөг.